Сайн мэцхан эрхэм үзэгчдээ тодруулах ярилцлага эхлэж байна. Манай өнөөдрийн дугаар Дархан Сэлэнгийн цахилгаан төгсүүлжээ. Хувьцаат компани Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга навчаа оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. Тэгэхээр иргэдээс цахилгаан тасалдaltaй холбоотой нэлээдгүй гомдлыг бас аймаг орон нутгийн удирдлагуудад өгöd байгаа. Тэгэхээр тасалдалтын талаарх одоо мэдээллийг иргэдтэй ямар хуу байдлаар яаж одоо хүргэх юм бол энэ талаар мэдээлэл эхлэх үү? За хангагч хэрэглэгч хоёрын хооронд цахилгаан эрчим хүчний гэрээ байдаг байгаа. За энэ гэрээгээр бол цахилгаан эрчим хүчийг хэдний өдөр бичих, хэдний өдөр цахилгаан эрчим хүчийг хязгаарлах, хэдний өдөр төлбөр төлөхийг бол тодорхой заагаад өгсөн байгаа. Жишээ нь Дархан улаан аймаг маань 6 циклд ойрлогдсон байгаа. Бичлэлт маань цикл гэдэг маань юу вэ гэхээр чинь 1-ээс 5-ны хооронд бичлэлтийг ийн 6 банк руу илгээн за хэрэглэгчтэй мессеж үйлчилгээ бичлэлтийн мессеж өгнө. За энэ маань бол үн төлбөргүй байгаад байгаа. За тэгээ 10-ны дотор бол цахилгаан эрчим хүчний төлбөрөө бол 100% төлсөн байх хэрэгтэй. 11-ээс ахуулаад сануулгах мессеж бол өгнө. Тухайн одоо хэрэглэгчийн утсанд одоо ирнэ гэсэн үг тийм үү? Тий. Цахилгаан эрчим хүчний гэрээ хийсэн бүртгэлтэй утсанд мессеж үйлчилгээ очно. За яг тэдний дөрвийн төлбөр гарсан байна гэж бол ерөөхдөө ярьдаг байгаа. Үүнээс гаднаас тэдний дотор төлөхгүй болвол цахилгаан эрчим хүчнийг тэднээс таслана гэсэн мэдээлэл сануулгах мессеж бол өгдөг байна. Бүртгэлтэй утсан дээр. Хэрэглэгч та бүхэн хэрвээ утасныхаа дугаарыг солих буюу солих байх юм бол хэрэглэгч үйлчлэх төв 1 дээр 2 дээр одоо утасныхаа дугаарыг яаралтай бүртгүүлэх хэрэгтэй. Хэрвээ та төв дээр очиж чадахгүй байх юм бол утсаар бол бичлэг мэдгдэж явах хэрэгтэй. Ямар утсанд одоо хандаж мэдээлэл өгөх юм бэ? Шинэ дарханы хэрэглэгчд бол 70 37 84 83. За хуучин дарханы хэрэглэгч бол 70 37 74 33 гэсэн утсанд бол ярьж болно. Тэгэхээр Дархан улаан аймагт маань за улсын хэмжээнд ерөөхдөө шөнийн тариф хөнгөлөлтийн талаар бас ерөөхдөө яригдаж байгаа. Дархан улаан аймгийн бүх хэрэглэгчид гэр хорооллын хэрэглэгчид бол хөнгөлөлтөө тарифаар эдэлж байгаа. Энэ хөнгөлөлтөө тариф маань 2019 оны 10 сарын 5-ны 4 эрчим хүчний зохицуулах хорооны 434 дугаар тоо тогтоолын дагуу 2019 оны 11-р сарын 1-ээс 2020 оны 4 сарын 1 хүртэл шөнийн тарифыг бол 50% хөнгөлнө. За шөнийн тариф маань бол оройны 21 цагаас өглөөний 6 цагийг бол одоо 50% хөнгөлж эдэлж байгаа. Гэр хорооллын хэрэглэгчид зөвхөн гэр хорооллын хэрэглэгчид бол хөнгөлтийг эдэлж байгаа. Тэгэхээр ухаалаг тооллоор ер нь тавигдаад эхэлсэн байгаа ерөөхдөө. За энэ тооллуурын хөнгөлөлт үр ашиг нь одоос юу юм бэ? Заавалжгүй яагаад энэ ухаалаг зүгээр одоо энгийн ажиллаж байсан тооллууруудыг халаад за ухаалаг тооллоор шилжүүлсэн юм бол энэ талаараас тайлбарыг бас хэрэглэгчтэй өгөх. За ухаалаг тооллуур бол 2 тарифтай. Хэрэглэгч та бүхэнд шөнийн хөнгөлтийг эдэлж байгаа. За гэр хорооллын хэрэглэгчд маань 50% хөнгөлтийг эдэлж байгаа. Энгээр л энгийн тарифаас бол ялгаатай байгаа. Хуучин энгийн тарифтай байх юм бол ерөөсөө тарифын хөнгөлөлт шөнийн тарифын хөнгөлтийг бол эдлэхгүй байгаа. За 2019 онд бүх Дархан улаан аймгийн гэр хорооллын хэрэглэгчид бол 100% бол ухаалаг тооллуур буюу 2 тарифтай тооллуурыг бол тавигдсан байгаа. Орон сууцны айлуудад. За орон сууцны хэрэглэгчид бол бас 99% таа байгаа тавигдсан ухаалаг тооллуур. За 1% нь бол одоо хуучин хорооллын урьдчилсан төлбөр тооллуурыг ухаалаг тооллуураар бол сольж байгаамаа. За одоо ингээд 4 станц байсан 3 станцын одоо солиод дууссан 1700 гаруй хэрэглэгчид бол урьдчилсан төлбөртэй тооллуур байсан. Одоо нэг 700 гаруй хэрэглэгчдийг бол 12 сарын 1-ээс өмнө бол тавьж бол дуусгана. Тэгэхээр иргэд одоо хэрэглэгчид маань танахтай холбоотой санал асуулт гомдол за эдгээрийг ямар дугаарын утсанд мэдээлэх хэрэгтэй юм байт юм бэ? За манай компани 7037 4000 гэсэн утсанд санал асуултаа бол гаргаж болно. Тусгай дугаарт үйлчилгээс явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ талаараас мэдээлэл өгч. За хэрэглэгч та бүхэн хөдөө гадаа орон нутагт явж байгаа үед төлбөрөө одоо мэдэхгүй байгаа тохиолдол байх юм бол 14 тэгтэг 15 руу залгаад тухайн хэрэглэгч өөрийнхөө хэрэглэгчгээ 7 оронтой тоог хийхэд бол одоо
тухайн сарынхын биел үлдэгдэл тоолуурын заалт нь бол одоо гарч ирдгээрээ бас давуу талтай байна. Зарим иргэд тогны мөнгийг цалин буух өдөртөө уялдуулж болдгоо мүү гэсэн саналыг бас гаргаж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас энийг одоо шийдвэрлэх боломж юу нөхцөл ирээд юм лээ. За энэ тоолуурын заалтыг бол ерөөсөө 6 циклтэй л хуваачиж байгаа. Яагаад гэвэл 30 мянга гаруй хэрэглэгчид байгаа. Хэрэглэгч үйлчлэгчдийн хувьд за энийг бол нэг дор бичиж амжихгүй. Тийм учраас 6 циклтэй хуваарлагдаад циклийнхээ дагуу төлбөр төлөх хугацаа нь ингээд цахилгаан эрчим хүчний гэрээн дээрээ зохицуулагдаад ингээд явж байгаа. Тэгэхээр эрчим хүчний үн тариф 4 үе шаттайгаар бас нэмэгдсэн. Тэгэхээр иргэд бол маш бухимдалтай байдаг. Тэгэхээр яагаад одоо бас нэмэгдэх болсон юм бол тий? За эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 3 сарын 25-ны 91 113 114 дэх тоот тушаалууд байгаа. Энээс 4 сар, 5 сар, 6 сар, 7 сард ингээд тус нэмэгдсэн байгаа. За 4 сард 3 төгрөгөөр 5 сард 6 төгрөгөөр 6 сард 7 төгрөгөөр 7 сард 8 төгрөгөөр нийтдээ бол 24 төгрөгөөр үе шаттайгаар бол нэмэгдсэн. За үн тарифууд бол эрчим хүчний зохицуулах хороо биднэрт бол баталж өгдөг байгаа. Энэ батлагдсан тарифын дагуу бид нэр одоо хийх ёстой. За тэгэхээр иргэдмэн цахилгаан тасалбартай холбоотой мэдээлэл бол шин тархины иргэд маань ямар хугацаар авна вэ? 70 37 84 83. За хуучин тархины хэрэглэгч 70 37 74 33. За ийм дугаараас иргэд та бүхэн маань цахилгаан тасалбартай холбоотой мэдээлэл за илүү бас цахилгаантай холбоотой мэдээллийг авахыг хүсвэл юм бол саяны хийсэн дугаар руу холбогдсон одоо мэдээлэл авах боломжтой юм байна. Ингээд өнөөдрийн манай тодруулга ярилцлага энэ дөрөв өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.